10 сарын 2019 оны 10 сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн Анхан шатны шүүхтэрээс их хурлын гишүүн барилга хот байгуулалтын сайд асан Баянсэлэг даргын маань өмгөөлөгчөөсөө татгалцсны төлөө ерөнхийдөө цагтан хорих үйл ажиллагаа хийж одоо болтол 20 гаруй хоног хорж байна. Бидний зүгээс бол тухайн арга хэмжээг хууль зөрчиж үйл ажиллагааг явуулж байгаа бүгдээрээ мэдж байгаа. Тэгвэл бид бүхэн аль болох хүлээцтэй одоо бас нэг 7 юм уу 14 юм хоноод бас чөлөөлчих болоо гэж бас харлаа. Гэсэн хэдий боловч энэ бол захиалгатай хэрэг гэдэг нь нотогдож байгаа. Захиалгатай хэрэг учраас юу гарах битэл дахин үргэлжлүүлж хорих юм хандлагатай байна. Хэл мэдээллийн байгууллагаар бас бидний зүгээс хүний эрхийн байгууллагын комиссийн Бямдар даргын бас явуулсан бичиг та бүхэнд бас сонирдуулсан байгаа. Учир нь яг үгүй гэхээр 16 настай охин гэртээ ганцаархан авгаа Баянсэлэг дарга охин. Мөн дээр нь Баянсэлэг даргын дүү бурхан болсон. Бараг цагдаа хоригдсноос хойш 10 сарын 26-ны өдөр бурхан болсон байгаа. Ажил явдалд нь оролцож өгөөч гэдэг хүний эрхийн комиссийн бас албан бичиг хөргүүлсэн. Гэсэн хэдий боловч Чингэлтэй дүүргийн Анхан шатны шүүхийн шүүгчд энэ үйл ажиллагааг үл оошоож энэ албан бичиг тоохгүй байгаа. Бидний хүсэлтийг хүлээж авахгүй байгаа. Тийм учраас манай нөхдүүд хэргийн талаар болон холбогдох бас мэдээллүүдийг бас та бүхэнд хүргэнэ. За ингээд инхт бол та шүүхийн талаар мэдээлэл өгөө те. За одоо 2019 оны 10 сарын 21-нд хийсэн шүүх хурал болоход Баянсэлэнгийг яллах гээд тэг шүүх хурал хийхэд 4 шүүгч орж ирсэн. Тэгээд өмгөөлөгч оюун бэлэг нь болохоор хуулийн дагуу 3 шүүгч байх ёстой. Та дөрвийн хэн шүүх ёстой юм бэ? Энийг тогтоогоод ирээч гэсэн хүсэлт тавьсан. Тэгсэн чинь ерөөсө бид энэ 4 шүүгчл цаанаасаа томилогдсон шүүгчээ гэж хэлсэн учраас оюун бэлэг шүүгч өмгөөлөгч болохоор одоо өөрийнхөө өмгөөлж байгаа Баянсэлэнгид би өөрөө чи өмгөөлөхөд хэцүү боллоо. Энэ бүрхэг хэрэг байна. Энэ одоо энэ шүүх гэж байгаа усууд нь тодорхой биш байна. Ийм учраас өөрөө чинь хэргийг шүүхэд надад маш хэцүү байна. Би өөрөө чинь өмгөөлөхгүй гэж одоо хэлэх хэрэг байхгүй. Харин өөрөө өмгөөлөгчөөсөө татгалзах хэрэгтэй учраас би ямар ч байсан өөрөө чинь шүүхэд надад маш хэцүү өмгөөлчөд хэцүү байна гэж хэлэхэд нь энэ өмгөөлөгч нь татгалзаж байгаа юм байна. Гэт тэгээ Баянсэлэнг одоо нэгэнт одоо өмгөөлөгч нь одоо энэ намайг өмгөөлөхөд энэ хэрэг хэцүү байгаа юм чинь би одоо өмгөөлөгчөөсөө татгалзъя гэж хэлсэн. Тэгэнгүүт нь өмгөөлөгчөөсөө татгалзсан учраас бид нэр одоо биднээсээ шүүх энэ үйл ажиллагаанд саад учруулж байгаа учраас өөрөө чи 20 гэд одоо их хойшлогдоход нэг 3 хоног 7 хоног хойшлогддог бол 37 хоногоор хойшлуулж хорчихсон. Энэ бол одоо бид нэр энэ шүүхний хуулинд заасан хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Нэгд, хоёрт бидний шудраг бусаар одоо манангийн захиалгатай албаар энийг ингэж хорж байна гэж нэгдүгээрт үзэж байна. Хоёрдугаарт бид нэр одоо сая өөр барилга хот байгуулалтын яамны сайд байхтай хэрэгжүүлж исэн энэ түрээсийн орон сууцыг дахин ингэж хэрэгжүүлэхээр сая ард түмэнд ойрхорт орон сууц гэсэн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж эхлэнгүүт энийг заавал хорих шаардлагатай юм гэж үзэж байна. Тийм учраас манайх бид нэр шудрагаас эрх чөлөө тусгай тогтнолын төлөө үнэхээр шүүх ингэж ажиллаж болохгүй. Шүүх үнэхээр шудраг биш байна гэж үүнийг эсэргүүцэж өнөөдөр энэ Баянсэлэнгийг одоо чөлөөлж өгөөч. Хорихоо болж өгөөч гэж эсэргүүцэн тэмцэж байна. За баярлалаа шонхонгой. За сэтгүүлт өнөрийнхаа амгалан ирья. Шүүх үйл ажиллагаа шүүгдэгч бүгд хуулийн хүрээнд Монгол улсын үндсэн хуулинд тов тодорхой заасан байгаа. 92 оны үндсэн хуулинд шүүгдэгч барилга хот байгуулалтын яамны сайд асан Баянсэлэнг өөрийнхөө шүүгчийг сонгох хэрэгтэй. Шүүгдэгчийн нэг эрхэн тэнд байгаа юм. Бүр иргэн бүрийн эрх байгаа юм. Энэ үндсэн хуулийн дээр зааж байгаа байхгүй юу?
шүүхийн шударга шүүхээр шүүлгэх кэлгээ шүүх ажиллагаанд биеэр оролцох хэрэгтэй гэж. Яагаад 4 шүүгч байгаа юм бэ? Энд чинь 3 шүүгч байх ёстой гэж хэлсний төлөө тэр омгорхож, дээрлэхэж, тэр хорж хэрхвэж болохгүй. Нэг дугаарт. Хоёр дугаарт. Энэ үндсэн хууль зааснаар бол айлгал сүрдүүлж эрүү шүүлт тулгаж байгаа нэг хэлбэр байхгүй юу? Та нар эрхэм зөөнөр сэтгүүлчд 9-7 одоо юмд бас хавчуулах гэж та нарыг болоод бас оролддог зовлонгийг мэдж байгаа бах. Гэтэл яаж яана вэ гэхээр киндэж болов эрүү шүүлт тулгаж күнлэг ус кэсцгийг хандаж нэр төрийг нь доромжилж болохгүй гэж. Баривчилсан шалтгаан үндэслэлийг баривчилсан хүн түүний гэр бүлийнх нь өмгөөлөгчд нь хууль заасан хугацаанд мэдэгдэнэ гэж байхгүй. Тэхээс тэгсэн юм шиг хурл эхэлж гэн гэж нэг хэлээд эхлэх гэж гэж нэг хэлээд тэгж хад 3 шүүгчийнхаа нэрийг одоо хэлнэ гэж хэлээд тэгээ байхгүй болсон. Тэгээ яасан? Таман зовоосон байхгүй юу? Бүтэн өдөржин энэ саяын ярьдаг улсууд байсан. Байлгаж тэгээд аваачаад 461 дугаар ангид хорцсон. Маш хүнлэг бус. Насанд хүрээгүй өсвөрийн насны жижигхэн охин одоо тамаа цайж байна. Бид бүгд л ах トゥ төр садан та киндэж хорвоогийн ямар ч зовлон тохиолж байна. Гэтэл төрсөн ахих нь сайхан идэр залуу гинт бурхан болцсон байхад тэр үйл ажиллагаанд нь оролцохгүй ямар ч арга хэмжээ. Энэ чинь үндсэн хуулинд заасан хүнлэг усын байдлыг энэ Чингэлтэй дүүргийн шүүгчдийн үзүүлж байгаа байхгүй юу? Эрхэм шүүгчд одоо болоо. Энэ хөл суллаа. Тэр шүүдэг шалгадаг асуудлаа шалгадаг журмаар нь шалгаа. Тэртээ тэргүй наадах чинь баян сэлэнгтэй холбогдох ямар ч асуудал байхгүй юм байлаа. Би өөрөө тагнуулын байгууллагад 30 жил ажилласан бас энэ тэр юмыг харсан үзсэн ерөөсөө огт нотолж чадахгүй байна. Гэтэл сайхан бэлгийг бол залуу хүн гинжчихсэн гэж. Юу вэ? Сайхан бэлэг чи одоо төрийн ерөнхий сайд хийсэн чинь гинэн одоо учраас алдчихлаа. Харин баян сэлэнг бол хашир одоо сайд мөртлөн одоо ийм асуудыг зориуд хийлээ гэсэн ийм юм тулгаад нотлох баримт юу ч байхгүй юм байгаа юм. За одоо манай нөхдөр нь баг. За ингээд инхот дарга бас хэлэх үү? Лайвны өмнө энэ хөлзөрсөн таавны өнөөдөр Монгол улсад шудраг үнийн өмгөлөөс алга болж баян сэлэнг даргын маань одоо шал өөр хийгээр ингээд хориод бариад ийм босромог муухай үйл ажиллагааг өнөөдөр дээд төрийн эрх барьж байгаа олигархууд ерөнхийдөө бол хийлээ гэж бид үзэж байгаа. Тэгээ ерөнхийдөө бол Монгол Ардын урьдчилан намыг одоо орон сууц хөтөлбөр одоо гаргасныхын төлөө баян сэлэнг даргаыг хорж байгаамаа. Монгол Ардын урьдчилан намыг ард иргэдэд бохир муухай харагдуулах одоо тийм зорилготойгоор нөхдүүд ийм муухай босромог үйл ажиллагаа хийж байна. Ер нь тэр захирамж юу 298 дугаар тогтоол гэдэг одоо засгийн газар хоорондоо хэлэлцээр засгийн газар 298 дугаар тогтоол гаргаад хангаа хотгоны 298 айл 223 орон сууцыг ард иргэдэд одоо өсснийхэн төлөө одоо
юу яаж юм да. Ер нь яа. Ерөнхийдөө бол Бээжин хятадын ерөнхийдөө 100% хөрөнгө оруулалтаар Бээжин Construction гэдэг одоо хятадын компани бол Хангаа хотхныг бол байрсан. Тэр Хангаа хотхны Бээжин компани болохоор зэрэг Бэрэн компанид одоо туслан гүйцэтгэгчээр явуулаад туслан гүйцэтгэгч Бэрэн компани нь болохоор зэрэг 223 айлын орон сууцыг сая төгрөгийн одоо урьдчилгаа аваад хүүгүй одоо урьдчилгаагүйгээр 223 айлыг оруулсан. Тэгээ энэ нь одоо ингээд юу яахад ер нь улсад бол ер нь маш их хохирол бол байхгүй. Улсад бол одоо ашигтай орлоготой байна. За ерөөдөө энэ хот хэллээ те. Ер нь 2012-аас 16 оны хооронд Арчилсан намын засгийн газар шударгаас эвслийн засгийн газрын үед бол энэ арга хэмжээ явагдсан ажлуудыг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа тийм. 12-аас 16 онд засаг барьж байхдаа Арчилсан намын мөрийн хөтөлбөрт орон сууц хөтөлбөрийг зарласан байсан. Монгол Ардын Хувьсгалт нам та бүхэн яг ирэх юм бол эвслийн засгийн газар 14 он, 15 он, 14 он хөтөлбөр байсан. Тэгээд Арчилсан нам Ардын намтай засаг барьсан. 15 оны 10 сар хүртэл. 15 оны 10 сараас эхлээд манайх эвслийн засгийн газарт буцаж ороход барилга хот байгуулалтын сайдаар сайд маань ажилласан. Сайд ажиллаж явах хугацаанд 773 нийт 1500 хүрэх айлыг төрөөсийн орон сууц хөтөлбөрт хамрагдуулж чадсан. Одоо Монгол Ардын Хувьсгалт намаас яриад байгаа өрх бүрт орон сууц гэдэг үндэсний хөтөлбөрийн анхан шатны хэлбэрийг эхлүүлж чадсан байхгүй юу? Тэгээ 223 айлын орон сууц буюу орон сууцыг Бэрэн компаниас Монгол Улсын засгийн газар авсан юм а. Баянсэлэг аваагүй. Баянсэлэг дарга аваагүй. Учир нь яагаад гэж хэлж байгаа юм бэ? Хоёр засгийн газрын хамтын ажиллагааны гэрээгээр Хятадын Ардын банкны санхүүжилтээр Бээжин компани шалгарсан. Бээжингийн компани. Бээжингийн компани туслан гүйцэтгэгч бол Бэрэн компани байхгүй юу? Тэгтлээ одоо ярьж байгаа зүйл нь болохоор тендер шалгаруулаагүй гэд хөөхөн юм яриад байгаа байхгүй юу? Тийм зүйл байхгүй юм бэл. Хоёр засгийн газрын гэрээгээр баригдсан компани бол тендер гэхгүйгээр шууд автоматар засгийн газар авах тийм эргэцэн үндэстэй. Тийм заалттай юм билээ. Тэр учраас засгийн газрын үүрэг даалгаврыг биелүүлсэн байхгүй юу? Засгийн газрын үүрэг даалгавар бол. Тэр засгийн газрын шийдвэр 223 айлыг аваа гэдэг үүрэг даалгаврыг засгийн газар кабинетээр гаргасан байхгүй. Тийм учраас ганцхан сайдад нь ийм чиглэл өгж ингэж хорж байгаа нь бол улс төрийн хэрэг. Улс төрийн зохиомл хэрэг гэж үзэж байгаа юм. Бүр хэлмэгдэлт гэж үзэж байгаа юм. Үнэхээр хорих байсан юм бол сайхан бэлгийн хорилтоо. Тэр вексэл гаргаж өгж исэн сангийн сайд болрын хорилтоо. Тэнд цугтаа сууж исэн шийдвэр гаргасан бүх засгийн газрын кабинетийн гишүүдийн бүгдийн хорилтоо. Яагаад зөвхөн Монгол Ардын Хувьсгалт намыг гэж? Яагаад зөвхөн Баянсэлэнгийг гэж? Үгүй эмэгтэй хүн шүү нэгт. Хоёр тэр дотор хичнээн кабинетийн эрэгтэй сайд нар байсан. Тэр ерөнхий сайд нь үлдэр эрэгтэй хүн. Тэг тийч гадаадад Америкт совлуулж ингээд амраа явж байдаг. Гэхдээ энэ чинь шудраг бус байна шүү дээ. Энэ шүүх захиалагч нь засаглч нь манан бүлгийн захиалаг энийгээ сайжруулсан янзлалтай гэснийг хэвээрээ юм биш үү? Одоо хар жижиг дунд үйлдвэрлэлийг хараад үз. Ард түмнээ хохироосон ард иргэдийн боломжийг хулгайлсан нөхдүүд болохоор зүгээр яваад байдаг. Ард түмнийхээ төлөө ажилласан, ард түмэндээ боломж олгосон 223 өрх айлыг төлхөөр гардуулж 223 яндан зөөлсөн нийт 1500 өрх айлын яндан зөөлсөн утааг багасгахын төлөө хоёргүй сэтгэлээр ажилласан ард түмнийхөө төлөө ажилласан энэ сайдыг болохоор ч хороод байдаг. Тэгсэн мөртлөнгөө ард түмнийхээ эсрэг ажиллажсэн 49-51-ийн хулгайлаад идээд гадны банкнд тавиад дундаас нь ашиг орлого олоод явцсан нөхдүүд нь болохоор ч зүгээр амраад сувилд явж идэг. Бүр ингээд цаашлуулаад хэлэх юм бол 2016 оны 6 сарын 28-ны өдөр сонгуул болохоос сонгуулийн санал болгоос маргааш нь Баянсэлэг сайдын хувьд засгийн газрын нууц уралдаанаар Эрдэнэтийн 49%-ийг хувьд шилжүүлсэн энэ баримтгчийг задлсан байхгүй юу? Задлсныхаа төлөө хорхотой хараанд нь зуугдаж өдийдэлтэй ийм байдлаар тохирж явж байгаа. Бид хувьдаа тэг дүгнж байгаа. Тийм учраас сэтгүүлчд минь, тийм учраас энэ төр засаг минь яг энэ бодит үннийг цааш нь тунгааж үзээч. Цааш нь бодит үннийг зарлаач, хэлээч. Хаа хамаагүй хэм тэрэгтэй, хаа хамаагүй зүйлтэй холбож
ийм байдалд хүргэж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Үнэхээр энэ хэргийг буруу, энэ төсөл хөтөлбөрийг буруу гэж үзэж ирсэн бол 2017 онд Чойжил сүрэн сайд Монгол Ардын намын засгийн газар Эрдэнэт засгийн газар байхдаа энэ Бэрийн компанид бэлдүүлсэн 15 тэрбум төгрөгийг нь Ардын нам шилжүүлсэн байхгүй юу? Үнэхээр энэ төсөл хөтөлбөр буруу юм а гэж хэлсэн бол шилжүүлэхгүй байх нь яасан юм? Болгочих нь яасан юм? Энэ мөнгө төгрөгтэй барилга хот байгуулалтын сайд нэг ч төгрөгөөр холбогдоогүй, нэг ч зүйлээр оролцоогүй зүйл байхгүй юу? Зөвхөн засгийн газрын тогтоол гэдээ гаргачихсан тэр тогтоол дээр Баянсэлгийн сайд гарын үсэг зурсан. Засгийн газрын ерөнхий сайд тэр тогтоол засгийн газар тэр түрээсийн орон зүйн хөтөлбөрийг хэлцгэлцгүйг нь ерөнхий сайд мэднэ. Кабинетаараа ярилцж шийдэх ёстой байхгүй. Тэгэд ганцаар ингэ буруутгаж, ганцаар ингэ энэ зүйл оруулж байгаа нь улс төрийн хэлмэгдүүлэлт Монгол Ардын хувьсгалт намын өрх бүрт орон зүйн хөтөлбөрийг зогсоох гэсэн оролдлого. Тэгвэл Монгол Ардын хувьсгалт нам зогсохгүй. Энэ хөтөлбөрөө улам үргэлжлүүлнэ, хийх болно. Монголын ард түмэн харин энийг сайн дэмжиж байгаа. Улам зоригтой тэмцээрээ, улам зоригтой энийг хийж бүтээгээрэй гэж ард түмэн урамшуулж байгаа. Тийм учраас бид бүхэн энэний төлөө явнаа.